Энэ өдөр мэндийг хүргэе. Намайг Баяраа гэдэг. Бид Forex харилцаагээд 2 жил болж байна. Ингээ 8 сарын 1-нд. Тэгээд би юу гэж хийсэн бэ гэхээр өөрийнхөө харилцааны замналыг ерөөхдөө рекорд маягаар ингээ видео хийгээд явъя. Тэгээд ер нь 2 жилийн хугацаанд ойлгосон зүйлээ бусдтай хуваалцах гэдэг үүднээс энэ видеог хийж байгаамаа. Та бүхэн маань тэгээд авах зүйлээ аваад хаях зүйлээ хаяад яваарай. Яг бол миний туршлага, миний замнал, миний үзэл бодол бусд хүмүүстэй таарч болно, таарахгүй байсан ч болно. За тэгэхэд харилцааны стратеги гэдэг зүйлийн талаар би ерөнхийд нь яриа гэж бодсон. Ер нь бас энэ Forex харилцааны зах зээл гэж юу вэ гэдгийг том зургаар нь яриад авъя гэж шийдсэн байгаа. За тэгэхэд харилцаа гэдэг зүйлийг зохицуулаараа шийдвэр гаргалтын бизнес юм аа гэдэг зүйлийг 2 жилийн хугацаанд илүү сайн ойлгож авсан байгаа. За тэгэхэд харилцааны стратеги юу? Харилцаа гэдэг зүйлийг ингээд зөвхөн нэг зүйл биш, олон зүйлээс ингээд бүрдэж тогтдог юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн түрүүнд бол таны Forex харилцаа гэдэг зүйлийг харж байгаа үнцэг, хандлага, ээж маш их чухал байдаг. Техникэл ээжийг бол яриаггүй шүү дээ. Маркетинг харах үнцгийг ярьж байгаа гэдгийг ойлгоорой. За маркетинг харах үнцэг, арга барил, бүх төрлийн техник болон суурь шинжилгээ, дараа нь сэтгэл зүй, хувь хүний онцлогийг оролцуулаад мөн бас эрсдлийн менежмент хамт ороод явна. Мөн мөнгөний менежмент, өөрт тогсон мөнгөний арга барил, тухайлбал дансны менежмент гэдэг ч юм уу, эдгээр бүх зүйл бүрэлдэж байж арилжаачин хүн гэж бий болд юм байна. Хүн илүү арилж байгаа ашигтай зөв өдөртөж явт юм байна гэдгийг ойлгосон байгаа. За тэгээд аливааг харах үнцэг ер нь хүнд яаж үүсдэг юм бэ гэвэл мэдээж тухайн хүний ил болон дал тухамсраас өөрийн амьдралын туршлагаас хамааран бий болдог. Түүнээс дамжаад үнцэг үүснэ. Үнцгөөс таны мэдрэмж үүснэ. За бүгд энд дээр жоохон жишээ аваад явъя. Хэрвээ та Forex зах зээлийг зөвхөн баяжих хэрэгсэл гэдэг үнцгөөр харах юм бол тань ямар мэдрэмж төрөх вэ? Хурдан баяжихыг хүссэн мэдрэмж төрнө. Тэр мэдрэмжээс цаашлаад юу бий болох вэ гэхээр таны эрсдлийн менежмент гарч ирнэ. Магадгүй та хурдан баяжихыг хүсэж байгаа бол юу 1-2%, 3-5% бараг орно шүү дээ. 10% орно. Тэгээд тэндээс үйлдэл гарч ирнэ. За тэгэхээр энэ замналыг бол хүн болгоно л дамждаг баг. Би ч гэсэн эхлээд Forex-оор дорн баяжчих юм байна. Дорн мөнгө болчих юм байна гэж бодож орж ирсэн. Гэтэл бодит байдал бол яг миний бодсноос эсрэг байж таарсан. За бидний яг энэ арилжааны зах зээл гэдэг зүйлийг харахад нөлөөлөд байгаа гол сэтгэлгээний ялгаа юу юм бэ гэдэг дээр бүгдээрээ ярилцъя. Бид яг ямар суурьтайгаар арилжаанд орж ирд юм бэ гэдгийг харъя. За бидний амьдардаг нийгэм бол хүний нийгэм бол илүү тодорхой байдал дээр илүү суурилсан байдаг. Бид нар хүүхд тагаас ахуулаад сургууль, гэр бүл, амьдралын орчин гэдэг тэтгэр зүйлс маань үргэлж тодорхой байдлыг шаардаж байдаг. Харин арилжаа бол тодорхойгүй байдалтай суурилсан ийм салбар байдаг. За бүгд жишээ нэгдүгээр ялгааг харъя. Хүний тарих яадаг вэ гэхээр тодорхой байдлыг аюулгүй байдал гэж үздэг. Яагаад бид нар нөгөө бүр өвгдөөцөөс бүр одоо нөгөө чулуун цэцэг үеэс ч юм уу ахгуулаад ингээд аливаа зүйлийг ингээд аюулгүй байлгах хэрэгтэй гэдэг тийм инстинкт бидэнд нөгөө ингээд суудсан байдаг. За хүний тарих тодорхой байдал бүхий үр дүн илүү үздэг. Яагаад бид нар тодорхойгүй байдлыг аюул санал гэж хардаг болохоор. Тэгэхээр хүний тарих яадаг вэ гэхээр тодорхойгүй байдал бүхий зах зээлийн орчин зөвхөн үйл явц дээр сурилж явах хэрэгтэй гэдгийг эхлээд жоохон ойлгож өгдөг. Яагаад? Арилжааны зах зээл дээр маш олон тоглогч нар байгаа. Томоохон банкуд, хээж сангууд, томоохон мөнгөтэй хүмүүс гэх мэт те. Эсвэл улс төр геополитикийн нөхцөл байдал гэх мэт тааваршгүй олон нөхцөл байдал дээр тогтож байдаг. Магадгүй өнөөдөр миний хамгийн ашигтай арилжааны тэр нөгөө баталгаа ордог сетап маань үүссэн байлаа гэхэд нэг жоохон геополитикийн одоо жишээ нь дайн гадаг ч юм уу тийм зүйл гарахад л миний сетапыг дорн эвдээд ачдаг.
За бидний ерөөхдөө өссөн нөлөөллийн орчин ямар хөө байдаг вэ гэхээр бид нөгөө энгийн 9-5 цагийн ажлаар нь бизнес хийхдээ бид нар их үйлдэл хийх юм бол их үр дүн гаргана гэсэн тийм сэтгэлгээ бид суулгаж өгдөг. Их үйлдэл хийх тусам бид нар улам илүү амжилттай байна. За шинэ ажил дээр бүгдээрээ бодъё. Магадгүй бид нар илүү цагаар ажиллаад ингэх юм бол илүү өндөр цалин авна. Бизнес дээр бид нар илүү их борлуулалт хийх юм бол бид нар ашигын маржин ихсээд явчихна. Гэтэл аржин дээр яг иймэрхүү сэтгэлгээ ажиллах уу гэдгийг та өөрөөсөө ер нь анзаарчихсан уу? гэдэг нэг асуугаад үзээрэй. Гэтэл энэ сэтгэлгээ болохоор арилжаан дээр эсрэг байх магадлал маш өндөр байдаг. Арилжааны энэ шинэ орчин ямар орчин байх юм бол бид арилжаан дээр их үйлдэл хийх тусам нөлөөлж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй болдог. Эсвэргээр их үйлдэл хийх тусам бид нар алдагдлал орох магадaltaй гэдгийг ойлгох хэрэгтэй болдог. Зөвхөн магадгүй нөгөө маш тийм идэвхтэй нэг секундэд орж гардаг скалп хийдэг төрлийн арилжаан ч юм уу эсвэл тэмэг хүмүүс илүү олон их үйлдэл хийгээд ашигтай байж авах магадaltaй. Эсвэргээр дэв ч юм уу swing position төрөд хийж байгаа хүмүүс болохоор аль болох үйлдэл баг тусам илүү ашиг өндөртэй байна. Яагаад? Яагаад гэвэл бид нар арилжаан дээр setup гэдэг зүйлийг хүлээхээс аргагүй болдог. Өөрийн оролтын нөхцөлөө хүлээхээс аргагүй болдог. Тэгэхээр арилжааны ажлын гол онцлог бол юу вэ гэхээр төвчээр зөв шийдвэр гаргалт. Тэгэхээр бидний өмнөх орж ирсэн орчингоос шал өөр сэтгэлээр бидэнд шаардаж байна гэсэн үг. За бүгдээ жишээ нь бодож үзье. Магадгүй таны арга барил рейнж хэвдүүлж ордог тийм хүн байлаа гэж бодъё. Тэнгүүд та яах юм? Энэ рейнж хэвдвэртлийг хүлээхээс өөр аргагүй болчихж байгаа. Тэгсээс 5 цагийн ажилдаг тэр сэтгэлгээгээр энэ дээр хандах ямар ч боломжгүй болгочихж байгаа. Тэгэхээр одоо төвчээргүй байгаад энэ дотор ингээ рейнж дотор орох юм бол алдаа дуусна. Бас дээрэс нь та өөрийнхөө арга барилыг энэ дотор ажиллахгүй гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэхээр бидний нөгөө ханддаг сэтгэлгээнээс болохоор шал өөр байна гэсэн санааг хэлж байгаа. Магадгүй QM хүлээдэг хүн бол QM нөхцөл үүсхийг хүлээхээс өөр аргагүй болчихж байгаа. Тэгэхээр бидний арга барил бол тохиолдлын шин чанартай байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ бол магадлалын зах зээл. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр миний setup хийдэг бүрдсэн байлаач гэсэн арга барил нь бас ажиллахгүй байж болно. Нэг дайн гараад нэг хүн Трамп мэдээлэл гаргаад ингээд доош нь гацч болно. Тэгэхээр энд юу нь ойлж ийн гэхээр тодорхойгүй байдал магадлал ойлж байна гэсэн үг. Тэгээ бидний хийдэг 9-5 цагийн ажлаас шал тесондоо шинэ нөлөөллийн орчинд бид нар орж иж байна гэсэн үг. За 3 дахь том ялгаа юу гэхээр хоёроос үүсч гарч иж байгаа. Бид нар ингээд арилжаанд яг ингээд өөрсдийн мэдлэг ингээд энэ ажилчин сэтгүүгээр хандаад идэх. За би өөртөө хөтлөг хичих юм бол би ингээд олон үйлдэл аваад авах юм бол ашигтай байна гэж ажилчин сэтгэлгээгээр л хараад байдаг. Тэгвэл болох ёстой гэж байдаг. Гэтэл жил явлаа, 2 жил явлаа, нэг л болж өгдөг. Яагаад? Яагаад гэвэл арилжаа гэдэг зүйл маань өөрөөр шийдвэр гаргалтын шал өөр сэтгэл зүг шаарддаг. Илүү хөрөнгө оруулагч, ажигласан, хүлээсэн сэтгэл зүг биднээс шаарддаг. Олон биш хэр зөв шийдвэр гаргаж байгаа үгүйгээс таны данс нэмэх асуугүй шийдэгдэнэ. Та яг л мэрэгэн бодог шиг байхаас өөр аргагүй болдог. Та яг л мэрэгэн бодог шиг өөрийнхөө хүлээдэг сетапыг хүлээхээс өөр аргагүй болдог. Мэрэгэн бодогч хүн яад вэ? Байгаагаар чиртэлтэй тохиромжтой цагийг 2-3 өдөрч хүлээх тохиол байдаг. 7 хоногч хүлээх тохиол байж болдог. Магадгүй заримдаа тэр байгаа унтаад ч юм алдчих тохиол байж болно. Тэгээ байгаад чсэн бол яах юм буудаал харамсах зүйл байхгүй. Яг тэрнтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү сэтгэлгээний нөлөөллийн том ялгаа байна гэсэн үг. Одоо шинэ миний хувьд болохоор энэ ялгааг ойлгох гэж эхний 1 жилээ зарцуулж байгаа. Яг энэ ажил сэтгэлгээгээр хандаад би өөртөө маш их хичээвэл болно гэж олон төрлийн видео, YouTube видео үзэл, янз бүр сэтгэл зүйн судлаал ингээл олон хүмүүсийн хичээлүүдийг хараал. Гэтэл энэ маань шал өөр зүйл надаас шаардаад байгааг сүлд нь ойлгож байгаа. Одоо бид нар хүмүүсээс тэгж ярьдаг ч гэдэг нөгөө ямар нэгэн мэрэгжлийг эзэмшихэд 4 жилийн хугацаа ордог.
байдал арилжаанд яагаад ядч 4 жилээс асууж чадахгүй байгаа маа гэдэг чи яг үнэн болчихж байгаа. Тэгэхээр бид нар хийж байгаа зүйлийнхаа мөн чанар цаад зүйлийг нөгөө том зургаараа харчих юм бол энэ чинь ийм зүйл юм байна штэ гэж ойлгочих юм бол илүү амар болоо авчдаг. Хилээд ойлгодог хүмүүс нь өөрөө биеэрээ алдчихсан ойлгодог хүмүүс нь тий. Янз янзын хүмүүс. За тэгээд энэ бидний гэдэг энэ өдөр тутмын бизнес ер нь ажлын сэтгэлгээ маань илүү богино үр дүн дээр илүү суурилсан байдаг. Одоо сарын хугацаанд ажиллах гэх юм бол сарын цалингаа л авна тий. 7 хоногийн хугацаанд ажиллах юм бол 7 хоногийн цалингаа л авна. 7 хоногт та 3 борлуулалт хийсэн бол 3 борлуулалтынхаа ашгийг л авна. Идэвхтэй үйлдэл хийж үр дүн гаргана гэдэг философи цаана нүүлгэж чинь тий. Яг энийг одоо яг иймэрхүү сэтгэлгээтэй хүнийг хаанаас харж болох вэ? Telegram юм, Discord group дээр гайгүй ашиг авчрах оролт байна уу гэж зарим хүмүүс бичиж идэг. Энд чи юу гэсэн үг вэ? Энэ хүн ашигн дээр үр дүн дээр маш их төвлөрч байна гэдгийг харуулж байгаа. Инээс цаашаа ямар үйлдэл гарч ирэх вэ гэхээр цаад санаа нь юу вэ гэхээр ямар нэгэн үйлдэл нэн даруй хийх шаардлагатай гэсэн тийм хэрэгцээ энэ хүнд байна гэсэн үг. Хурдан байж байгаа. Сигнал авах гэдэг ч юм уу. Яг юу хүсэж байгаа энэ хүн хүссэн үр дүнгээ хурдан авах хүсэж байна. Яг нөгөө бизнес ажил хийдэг сэтгэлгээгээр хандаад байна гэсэн үг. Гэтэл арилжааны бизнесмен танаас урт хугацааны сэтгэлгээг шаарддаг. Удирлын хугацаагаар, жилийн хугацаагаар, 9 сарын хугацаагаар ингээд үр дүнг харах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл арилжааны оролт маань өөрөө тохиолдлын шин чанартай, магадлалын шин чанартай учраас. За тэгээд арилжаач хүн яах ёстой вэ? Маркетинг хөдлөх хүч надад байхгүй гэдэг хөлөөн шилжил амар байдаг. Би энэ зах зээл дээр ямар ч хүч төлөөгүй үйлдэл хийгээд янз бүрийн үйлдэл маш олон төрлийн үйлдэл их үйлдэл хийх тусам надад нэмэргүй гэдэг ойлгочих юм бол илүү амар болоо авчдаг. Эндээс яг хөл төвчөртэй байдлын болон зөв шийдвэр гаргах уур чадварыг хөгжүүлэх шаардлагыг илүү олж харж эхэлдэг. Өдөрт 10 ашиггүй оролт хийх үү? Тэгээ 100% сетап ч юм уу та 90% ингээ баталгаа өгсөн тэр оролтонтой хийх үү гэдэг сонголт танд гарч ирж байгаа. 10 ашиггүй сетапнд ороод 10 алдагт хүлээх үү? 1-2 ч юм уу 2-3 ашигтай сетапн дээр орох уу гэдэг сонголт орж ирж байгаа. Тэгэд бас би судалгаа уншиж судалгаан дээр явуулсан байх нөгөө хүн өдөртөө хамгийн максимумда 3-4 зөв шийдвэр гаргах чадвартай байдаг. Тийм бүр арилжаачдын туршилтаар батлагдсан зүйл байдаг. Тэгэхээр олон шийдвэр гаргах тусам нөгөө бидний тарих маань зөв шийдвэр гаргах чадвар нь илүү багасаад явдаг байгаа. За тэгээд цаашлаад яг уу сетапчин бүртгийг хүлээх чадвар суралцнаа. Та өөрөө сурахгүй бол маркет таныг сургана. Хүмүүжүүлнэ. За тэгээд less is more гэж хэлдэг. Бага үйлдэл гаргах тусам илүү их хүртнэ гэдэг зарчим ерөнхийдөө арилжаан дээр үйлчлдэг гэж би боддог. За тэгээд тип арилжаа хийх үед ажил хийдэг сэтгэлгээгээр хандаж болохгүйгээ өөртөө ер нь байнга сануулж агаарай гэж хэлмээр байна. За дараагийнх нь арга барил. За тэгээд шинэрэгч байгаа хүмүүс арга барилын өнөөс хөөцөлддөг. Таны хүсэж байгаа ашигтай стратеги таны дотор л байгаа гэсэн үгээр хэлж байна. Таны хамгийн сайн өндөр магадлалтай маркетинг хөдөлгөөнийг таамагч чаддаг арга барил дээр хамгийн түрүүнд суйрлуулах зүгээрээ гэдэг зүйлийг би ярмаар байгаа. Бусдыг нь нэмэлт бодлого болгоод хар. За арилжааны маш олон хэдэн мянган арга барил байна. Тэдгээр арга барилууд бол бүгд ажиллана. За жишээ нь Elotwave, Pattern, за индикатор. Эдгээр арга барилуудын яг аль нь танд илүү маркетинг харахад их сайн тусалж чадж байна гэдэг мэдхийн тулд мэдээж туршилт хийх хэрэгтэй. За зарим хүний хувьд бол 3-6 сар, зарим хүнд жил, зарим хүнд 2-3 жил болсон ч нөгөө арга барил нь тогтож өгдөг хүмүүс байдаг. Зарим хүмүүс болохоор яадаг вөхөр өөрт нь ашигтай арга барил нь олдсон байхад л ингээл тэр арга барил ингээл барайл тавиал ингээл тэр хүний арга барил ашигтай гингүүтлөө тэр хүн рүү өсрөө явчихдаг. Тэр нэг арга барил нь тогтож өгдөггүй. Тэгэхээр яг та нэг маркетинг өөрийнхөө нэг үндсэн
Арамегэнтэй үндсэн нэг өдрийн чиглэлээ байсаа нэг 50-60% 70-80% барьж чадхаар хин яг таны яг үндсэн арам болохоор тэр арга барил аль нь. Тэрийгэл ороод тэрнтэйгээ л өөрийгөө уйчих хэрэгтэй. Тэр бус индикатор паттерн юу гэдэг? Бусдыг нь өөртөө нэмэлт арга барил маягаар нэмэлт баталгаа өгөх маягаар ашиглаж болно. Тэгэхгүй нөгөө арга барилаас арга барилын хооронд үсрээд байх юм бол та маш их цаг хугацааг алдчихж байгаа. За Elliott Wave-ийг ингээл явангууд ингээл ашиглаад ингээл амар гоё харж яснаа. 2-3 айлжин дээр алдан гутал тэгэл ингээл дараачихсан паттерн л үүсгээл тэгвэл дахиад бонус судалгаа, дахиад 3 сарын судалгаа, 6 сарын судалгаа, 1 сарын судалгаа дахиад эхэлнэ. Тэгэхээр яг өөрийнхөө арга барилыг за энэ арга барил надад илүү зөгч ингээд тэрийг ойлгочих юм бол тэгэл өөрийгөө уяал бусдын зүгээр нэмэлт баталгаа маягаар явуучвал зүгээр өгдөг. Хатаас нэг зарим хүмүүс нэг хэд арга барилаас яваад нөгөө 100% маркетыг таамаглах гад орлого өгдөг. Маркетд бол 100% гэсэн ойлголт байхгүй. Ийм байгаа. За хоёрдугаар өөрийн арга барилаа амь оруул. Хин нэгний арга барилыг шууд хуул гэж хэлж байна. За бүгдээр Пикассо гэдэг нэг зураачийг мэднэ. Пикассо. За бүгдээр Пикассо гэдэг зураачийн арга барилыг за бүгдээр зураг зурж сурах гэж байна гэж бодоод Пикассогоос суралцлаа гэж бодъё. Бид нар хэдий Пикассогоор шууд сургалт аваад Пикассо шиг жоохон зурж чаддаг болдог ч гэсэн хязгаарч Пикассо болж чадахгүй. Пикассогийн арга барил дээр өөрийнхөө онцлогийг магадгүй Пикассо илүү байгаль зураг дуртай бол та илүү хот зурах, хотын амьдрал зурах дуртай байдаг ч юм уу. Эсвэл өнгө бодгоны хослож явах өөрийн болгодог ч юм нөгөө таны сэтгэл зүй, таны эрсдлийг даах хэмжээ, таны маркетыг харах үнцэг, таны 1 минутанд ордог хүн үү, 5 минутанд ордог хүн үү? Дээр ярилж чинь үү? Урт хугацааны ярилж чинь үү гэх мэт маш олон зүйлийг оролцуулж яг өөрийн арга барилаа. Юу гэдэг нь те? Баярагийн арга барил гэдэг зүйл гарч ирдэг гэсэн үг. Шинэ бид нар мэдж байгаа мундаг арилж чинь Луна байна. Лунагийн арга барил Лунагийн л арга барил. Тэр хүний сэтгэлзүйдээр суурилсан. Бид нар Лунагаас юуг харж болох вэ гэхээр маркетинг хэрхэн харж байгаа, эрсдлийн менежментийг хэрхэн хийж байгаа, сэтгэл зүгээ хэрхэн удирдах байгаа, техникэл талаас яаж харж байгаа гэдгийг харж болно, суралцаж болно. Гэхдээ бид нар хизээч Луна шиг болж чадахгүй гэдэг үнцгийг бид нар гаргаж ирж байгаа. За эд баялаг гэдэг бол гаднаас биш дотроос бий болдог зүйл юм аа гэдэг коуч багш жаргаа хэлсэн байдаг. Тэгэхээр таны тэр хайгаад байгаа ашигтай систем яг таны дотор л байгаа гэсэн үг. Яагаад гэвэл та дахин давтагдчихгүй хүн. Луна давтагдчихгүй, очроо давтагдчихгүй, та ч бас дахин давтагдчихгүй. Бидний ихэнх нь цалин авдаг шиг хин нэгэн ашигтай ажиллаж арга барилыг авчвал болноо гэж хүлээгээд байдаг. Тэр хүний арга барилыг авчих юм бол би ингээд мөнгө үйлдвэрлэнэ гэж бодоод байдаг. Гэтэл бод байдал эсрэгээрээ байгаад байдаг. Нэг л болж өгдөг. Яагаад хүн болгоны арилж арга барил өөр те. Магадгүй та day trader хүн байж ээж ингээд 1 минутанд орох гэдэг scalp хийх гэдэг болохгүй. Та магадгүй 1 минутанд дээр биш 5 минутанд дээр арилж тань илүү амар байж болно. Магадгүй та нэг хосол дээр биш олон хосол дээр арилждаг хүн байж болно. Энэ дээр би зүгээр нэг трик ч юм уу нэг арга хэлэхэд хэрвээ ямар нэгэн зүйл таны хувьд ажиллахгүй байх юм бол та яг эсрэгээр нэгээд үзээрэй. Нэг хосол дээр арилжаад ашиггүй байх юм бол эсрэгээр нь олон хосол дээр анализ хийгээд ороод үзээрэй. Магадгүй энэ танд бас илүү ашигтай байж болно. Гэхдээ мэдээч та нэг хослоо яг тодорхой хэмжээнд туршиж үзсэн үү гэдэг асуулт байгаа. 3-6 сар жил ч юм уу. Үнэхээр болохгүй байх юм бол ч тийм. Тэгээд л хийгээд үзээрэй. За арга барил аймаар бол гэдэг чинь те шууд болохоос илүү өөрт тохирсон жишээ сэлснийг олж болно шүү дээ. Нью-Йорк, Лондон, Азийн сэлсэн. Магадгүй та Аз тохирохгүй ч болно. Лондон, Нью-Йоркоор нэг нь илүү тохирч болно. Тэгээ өөрийн тэр эсэл типийг олцвол их зүгээрээ гэдэг чинь. За зарим хүмүүс болохоор Давос эсэлээ тавьдаг.
Зарим хүмүүс болохоор өөр арга барилаа хөгжүүлээд яадаг вэхээр доос биш тодорхой нэг баталгаа хараад эсвэл багтаагаар ороод ашиг авах гэж оролддог гэдэг. Ингээд хүн болгоны тэр SLTP авах брейк ивэнтэй зөөх арга барилууд нь өөр байгаа гэсэн. Тэгэхээр танд яг тохирох нь аль нь? Бас дээрэс нь арга барил чи хизээ ажилддаггүй гэдэг та маш сайн мэдэх хэрэгтэй. Рейнжин дотор ажилт юм уу? Рейнж хөвдөлт юм уу? Buy sell алин дээр илүү ажилт юм гэх мэт. Заримдаа бас хэрэггүй зүйлээ хасах нэг хэрэгтэй байдаг. Жишээ нь миний хувьд өмнө нь болохоор ингээд 20-30 мартдаг гэсэн. Замбрааг бол ингээд өрөө тавьчихдаг. Нэг болохоор ингээд support resistance хараад, индикатор хараад, volume хараад ингээд хар мянган юм хойлол ингээд ордог гэсэн. Тэгэд ингээд журнал хөтлөөд яваад тонгоод үдээсээ надад яг хэрэгтэй байгаа зүйл нь 3-4 зүйл хэрэгтэй байгаа. Тийм. Тэгшин volume за өөр нэг ганц нэг индикатор за тэгээд key level за нэмхэнла гэдэг ч юм уу иймэрхүү маягаар хадаа зөвхөн энэ 3-4 зүйлийг л харчод болчихж байгаа. Бусдад би өөртөөс ашиглахгүй байгаа. За тэгэд саяны хэлсэн санаан дээр ингээд заримдаа бас нөгөө хэрэггүй зүйлээ хасах буюу unlearn хийх нь болохоор хүнд болохоор маш их чухал зүйл болж өгдөг. За энэ бол дараа нь ярилцах том зүйл байгаа. За зөвхөн таныг гих сэтгэл зүг мөнгөний менежментийг шингээсэн байх учиртай. Тэгж байж таны бүтээл амилнаа гэж. Таны нэг удаа ярилцааныг даах эрсдлийн хэмжээ 1 куб байхад хэрвээ та 3%-аар ороод байгаа юм бол тань сэтгэл зүйтэй ихгүй. Та байнга ингээд чартаа байнга шалгаал сэтгэл түгшээл нөгөө типигэж авч чадахгүй сандраал гэл. Би энэ дээр бас нэг зүйлийг ярмаар байгаа нь харьцуулал гэдэг зүйлийг ярмаар байгаа. Харьцуулал. Англиар хүчтэй харьцуулал. Харьцуулал гэдэг зүйл болохоор хүнийг маш их төөрөгдүүлдэг, ашигтай байгаа юм зүйлийг ашиггүй болгоод төрөгдөг, өөрийнхөө ашигыг голоход төрөгдөг. Магадгүй луунаа өдөрт 2-3 мянган доллар олдог ч юм уу. Тэнгүүтэл би стам яа хин жишээ нь гэл эхэлдэг. Тэгэл өөрийнхөө арга барилыг үүсгэл тэр хүний арга барилыг дагаал эхэлдэг. Тэгэхээр нэг өөрийнхөө арга барилтаа үнэнч байх хэрэгтэй гэдэг зүйл гарч ирж байгаа. Лунаг арга бол лунаг арга барил тэр хүний ашиг, тэр хүний сэтгэл зүйдээс үйлж гарч ирж байгаа. Би энэгээр тэр хүнийг үгүйсгэж байгаа юм биш. Хамгийн гол нь харьцуулал гэдэг зүйлийг хүмүүс зүйл болго арилжаач хүн хамгийн том дайсантай нэг байдаг гэж би боддог. Тэгэхээр энэ бол таны замдал, таны арга барил, таны явах ёстой зам бол ойлгох ёстой зүйл болчихж байгаа. За тэгэхээр сүүлд нь тусламж авахаас битгий хичээ гэдгийг хэлмээр байгаа. Тусламж авахаас битгий хич. Яг таны арга барилаар альждаг одоо жишээ нь та магадгүй тэгшим арилждаг хүн байлаа гэдэг шимэг арилждаг тэр community Telegram Discord дээр очиод чаддаг мэддэг хүнээс нь асуухаас битгий хичж байгаарай гэж хэлмээр байгаа. Яагаад бол тэр хүн таны мэдэхгүй ямар нэгэн зүйлийг мэдчихээн, таны хийхгүй байгаа ямар нэгэн зүйлийг хийж байна. Та өдөрт 10 арилж яадаг бол тэр хүн 2-3 арилжааг хийж байна. Ашигтай гараад. Гэдэг санааг би та бүхэнд хэлчихсэн. За өнөөдрийн видеогоо ингээд дуусгая. Бүгдээрээ дараа нь 2 дугаар хэсгээр дахин уулзцгаая. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.